Дугаар хэсэг рүү орохоос өмнө би та хэд сургалтын хөтөлбөрийг бас эргээд нэг сануулъя. За одоо бол бидний хувьд бол давлгааны бүтэц хэсэг рүүгээ бол орж байгаа. За давлгааны бүтцүүд маань яаж явагддаг вэ гэдгийг хэдүүлээ ерөнхийд нь бол харсан. За тэгээд дараа нь бол засварын давлгаа гэдэг хэсэг рүүгээ орно. За ерөнхийдөө бол маркет дээр бол одоо импульс болон коррекшн маань бүгдээрээ л яг ижилхэн харагдчих байгаа учраас яг нэг чартан дээр аль алиг нь таадтэй зэрэгцлүүлээд харуулад өгье. За тэгэхээр саяны бэлтгэсэн одоо энэ чарт маань бол байгаа. За аль чартан дээр бол бүх хөдөлгөөнүүд маань бол яг ижилхэн хэмжээнд бол явж байгаа. За хамгийн энгийн зарчим те эхний зарчим бол бидэрт хэрвээ нэг импульс байсан бол те яг энэ харагдаж байгаа шиг импульс байсан бол бидэрт тодорхой хугацааны дараа тодорхой одоо ингээд коррекшн орж ирсэн дараа импульс байгаа. Дахиад коррекшн байгаа. Тэгэд импульс байгаа гэдэг энэ зарчим байгаа те. За эндээс харах юм бол импульс байна, коррекшн байна. Тэгэд импульс байна. Энэ импульс чинь дундаа ингээд коррекшнтэй байна, импульс байна. За тэгээд коррекшн байна, импульс байна. Бүр одоо жижиг цагийнх нь коррекшн байна, импульс байна, коррекшн байна. Дахиад импульс байна, коррекшн байна, импульс байна, коррекшн байна, импульс байна тэ. За ингээд үргэлжлээд харах юм бол за ингээд энэ маань өөрөө нэг юм бүтэн одоо харах юм бол нэг өөрөө том одоо давлгаа болж үүсэж байгаа юм л да. За эндээс ингээд харах юм бол энийг бол одоо 1 гэж нэрлээд 2 гэж нэрлээд энэ нэг ABC гэдэг correction байгаа. За та хэд маань дараа дараагийнхаа хичээлүүдийг үзэх юм бол яг энэ ABC гэдэг нь яг яат юм болоо нэг шидийн юм байна да гэж анзарч иж магадгүй бол энэ тийм шидийн зүйл биш. Зөвхөн энэ маркет дунд төөрөхгүй тулд хэдүүлээ дараагийн хөдөлгөөн нь хаашаа байх вэ гэдгийг тэ үргэлж одоо таньдаг, шууд хараад мэддэг байхын тулд тэмдэглэж байгаа тэмдэглэгээ байгаа. За тэгээд хэрвээ нэг ABC гэдэг энэ correction орж ирсэн байх юм бол тэ одоо Ralph Nader Elliott-ийн яг тэмдэглэсэн шиг хэрвээ ийм давлгаа, импульс давлгаа ингээд явчлаа. Тэгэд ABC ч юм уу те одоо ингээд коррекшн орж ирж байгаа болвол тодорхой паттерны тусламжтайгаар хэдүүлээ нэг таньж болдог. За тэгээд орж ирсэн болвол ингээд цаашаа импульсүүд үргэлжлээ явж байгаа. За нэг бүтэн импульс нь ингээд дууслаа те энийг 3, за 4, 5 гэд ингээд дуусглаа гэж бодоход энэ ч гэсэн ингээд нэг A, B, C гэдэг ийм коррекшн байгаа. За тэгээд ингээд коррекшныг дуусгахыг таниал эндээс ороод энд гарч чадчих байх юм бол бид нэр байнга л мөнгө хийнэ гэсэн үг. Окей. За тэгээд өсөлтийн хувьд бол нэг ийм жишээ бол байна. За тэгээд маш олон жишээнүүд байгаа. Би цаашдаа бол таад зөндөө юм бол харуулж үзүүлэн зөндөө олон жишээ хэдүүлээ практик дасгалуудыг ч гэсэн хийн. За одоо энд бол сая бол харуулсан. За тэнгуүтээ энэ дэр бол 4 цагийг харуулж байна те. За бүр 15 минут руу ч гэсэн ингээд оруулаад харах юм бол би та бүгдэд одоо ойлгомжтой байдлаар болоод урьдаа тэмдэглэсэн байгаа. За эндээс ингээ харах юм бол за бидэрт нэг ийм импульс байна те. Тэгээ коррекшн байна, импульс байна, коррекшн байна, импульс байна, коррекшн байна, импульс, коррекшн байна, импульс байна. За энэ дундаа юу болж байна вэ гэдгсэн чинь энийг яагаад тэмдэглээд байгаа вэ гэдгийг те бид нэр би та бүгдэд тайлбарлая. За импульс явлаа, коррекшн явлаа, импульс те 1 2 3 4 5 гэд дотроо ч гэсэн ингээ задраад байгааз аюун сонирхолтой. Тэнгүүд 4-гээд явсны дараа 5 нь хаана дуусах вэ те энэ үнэхээр яг одоо ингээд эндээс шууд ирэх гээд байгаа юм уу эсвэл энэ 4-р давлгаа болохоороо дээш явах гээд байгаа юм уу гэдгийг таних тулд бид нар ингэж аюу сайн тэмдэглэж ойлгодог болох хэрэгтэй байдаг юм байна. Окей. За тийм болохоор ингэж тэмдэглэдэг. За эндээс ингээд харах юм бол бид нар ч гэсэн эндээс ингээд за бүр яг жоохон томруулчих. Энд дээр ч гэсэн ингээд харах юм бол энэ давлгаанууд маань өөрөө за маш энгийнээр бол лайнер бол их энгийн харагддаг. За импульс, correction, тэгээд импульс 3 дугаар давлгаа, 4 дугаар давлгаа, 5 дугаар давлгаа гэдэг ингээд явсан байгааз. За 3 дугаар давлгаа ерөнхийдөө бол хамгийн урт ийм хүчтэй давлгаа байх хандлагатай байдаг. Гэтэ 3 дугаар давлгааг та хэд маань анзаардаа 1 2 3 4 5 гээд дотроо ч гэсэн бас задарсан байгааз. Тэнгүүд энийг ингээд бүтэн одоо 15 минутын хөдөлгөөн гэх юм бол энэ дунд одоо явагдаад байгаа хөдөлгөөнийг хэдүүлээ хэдэн минут их гэж бодох бай. Maybe те 5 минутын хөдөлгөөн гэж тодорхойлж бас болохоор байгаа. За тэгэнгүүт эднэр маань ч гэсэн ингээд бөөндөө ингээд тавуулаа нийлэнгүүтээ 1 цагийн хөдөлгөөнийг ингээд бүрдүүлж байгаа гэдэг ийм цагийн уялдаа хамаарлыг хэдүүлээ ч гэсэн ингээд эндээс ойлгож болж байна гэсэн үг юм байна те. За тэгээд одоо минийхаар ингээд харж байхад бол хэрвээ энэ нэг өөрөө бүтэн нэг импульс юм бол ингээд одоо ингээд коррекшн орж ирж байна гэж бол харж байгаа. За энэ хөдөлгөөнийг ч гэсэн ингээд барьж бас авч бас болно. Ягаад гэвэл тэр энд нэг импульс байгаа бол ингээд тодорхой коррекшн ингээд гарч ирсний дараа те дахиад импульс үүсэх юм бол эндээс ч гэсэн арилжаанд ороод энд гараад дахиад ийшээ ингээд
энэ импульс үргэлжлэх магадaltaй гэдэг үндслэлээр дахиад ингээд өсөлт болон уналтан дээр жинхэнэ тоглолт хийх ийм боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр маш сайн практик дасгал хийгээд маш сайн суралцаад за скул дээр бас санаа оноогоо хуваалцаад таад маань явах юм бол маш хурдан сайжирдаг байгаа. Би маш тийм итгэх зориулттай суралцдаг хүмүүс ч гэсэн олон шагналтай дэмжлэгийг бас бодож төлөвлөсөн байгаа шүү. Тийм болохоор таад маань хэр итгэж зүтгэлтэй байна тэр хэмжээгээр би та бүдгийг урамшуулахад бол нээлттэй байгаа. Окей. За L2 давлгааг EuroUSD дээр бол харахад бол их гоё эвтэйхэн байдаг. За ингээд энэ дээр бол яг ингээд паттерныг дүрсэлсэн байна. За тэгээд удахгүй дараагийнхаа модулуудаар хэдүүлээ паттернууд гэж юу вэ гэдэгтээ бол танилцсан. Одоохондоо бол таад маань зөвхөн impulse correction гэдгийг л ингээд сайн анзаараад аваарай. Impulse correction гэдэг те. За тийм. За тэгээд яг энэ дашрамдаа бол за хэдүүлээ бол Fibonacci-г бол бас мэдж байгаа те. За би Fibonacci-гийнхаа утгуудыг бол бас одоо яг энэ дашрамд бол зааж өгье. За хэрвээ нэг impulse байгаа болвол бид нэг ийм correction дуусталтыг хүлээгээд байгаа шүү дээ. Тэнгүүд эндээс дараачийн импульс яаж эхлэх боломжтой вэ гэдгийг бид нэр ерөнхийдөө бол Fibonacci-гаар бол таних боломжтой гэж хэдүүлээ мэдэн тэ. За тэнгүүд Fibonacci-гаа хэдүүлээ тохиргоог нь хийх хэрэгтэй. За ингээд Fibonacci-г эндээс ингээд татаж аваад за энэ хэсэг дээр Fibonacci retracement гэж байгаа. Fibonacci retracement ингээд татаад авангууд та ядах дефолтороо байгаа амар мөнгө амар ядаргаатай нэг ийм хэцүү юм гарч ирж байгаа. За тэнгүүд бидний хувьд бол одоо энийхээ өөрийнхөө хүссэн өнгө дизайнер бол энийг ингээд ногоон болгомоор байвал ногоон болгоо, шар болгомоор байвал шар болгоод те улаан болгомоор байвал ногоон болгомоор байвал гэд ингээд бүгдэн тодруулдаг байгаа. За тэгээд энэ тайдад маань ингээд утгууд нь бол ойлгомжгүй байгаа байх. Тэгвэл 0.618 за тэгээд тэг 578 тэг 71 гэдэг энэ утгуудыг өөрийнхөө ингээд оруулаад ингээд өгөөрэй. Тэ? Тэнгүүтээ background гэдгийг ингээд унтраачиж бас болно. За ингээд унтраангуудаа хэдүүлээд шууд дасгал руу орно гэсэн үг юм. Ямар дасгал вэ гэхээр хэрвээ таад маань нэг импульс харж чадчих юм бол тэ. За уналтан дээр ч өсөлтөн дээр ч яг адилхан. За нэг импульс ингээд байх юм бол тодорхой хэмжээнд correction маань өөрөө нэг Fibonacci-гийнхаа нэг тодорхой утган дээр ирээд зогсож байгаа. За тэгээд тэр нь болохоор ихэвчлэн 61.8 гэдэг нөгөө алтан огтлын хууль дээр ирээд буцах буюу дараачийнхаа нөгөө бидэрт ашиг өгдөг хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм боломжтой. За тэгэнгүүт заримдаа 71.8 заримдаа 78.6 гэл энэ утгууд дээр ирэх тохиолдлууд бас байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг яаж ер нь бол таньж мэддэг болдог вэ гэхээр мэдээж дасгал хийж иж л ойлгоно гэсэн үг. Зүгээр хичээл үзээд хэдүүлээ бол толгойд одоо яг ур чадвар суухгүй шүү дээ. Бид ур чадвар суухгүй. Яг л фитнес хийж байгаатай адилхан фитнесийн дасгалуудыг те одоо бүх хүн гэтэл бол нэг мэхээ 10,000 удаа давтдаг гэдэг шүү дээ. За гэтээ би таадаг 10,000 удаа давт гэхгүй. За ядаж нэг 1000 удаа. За поли бүр 500 удаа нэг энэ дасгалыг хийгээд үзээрэй. Ямар дасгал вэ гэхээр таад маань за өсөлтөн дээр ч бай, уналтан дээр ч бай. За энд нэг ингээд доороос нь дээшээ те одоо өсөлтөө явсан ба штэ. За Fibonacci татахтаа энэ хажуу талаасаа аваад идэвхжүүллээ, утгуудаа оруулсан. Тэнгүүтээ доороос нь дээшээ доод яг цэгээс нь дээшээ ингэж татлаа. Тэнгүүд та энэ 6178 гэдэг хэсгүүд дээр яаж ирээд байна вэ гэдгийг аюул сайн ажиглаарай. Энэ нь support resistance гэдгийг ажиглах шаардлагагүй шүү. За зөвхөн яг энэ Fibonacci дээр л төвлөрөөрэй. Хитрхи гэх юм бодох юм бол таад маань аюул их юм одоо толгойч ажиллаа тогтоож амжихгүй шүү. Окей. За тэнгүүтээ одоо за энийг ингээд нэг татцсан бол ингээд устдахгүй байж байгаа. За дараачийнх нь ингээд нэг одоо татаж үзээд те эндээс ч гэсэн нэг татаж үзээд эндээс ч гэсэн нэг ингээд татаж үзээд за одоо энэ дэр ихэд бол эндээс энэний хооронд импульсийн дараа correction 71 дээр ирээд дууссан байна. 72 дээр ирж гин те энэ тэг 27.2 гэдэг маань өөрөө таргет үн маань байдیں۔ Таргет утга маань гэдэг хэвхэв. Таргет буюу одоо бид нэр 61.8-аас 0.27 гэдэг хасах 0.27 гэдэг хэсэг рүү ирээд буцхан дэ гэдэг энэ ханыг бас авдаг. Ийм юу байгаа. Тэгээ таад маань маш их гоё ингээд дадал дасгал хийгээд эхлэнгүүт таад амар ингээд бүх юмнууд ингээд ойлгомжтой болоод эхэлнэ. За тэнгууд ингээд бүтэн ингээд за таад маань ингээд нэг 15 минутын хөдөлгөөнийг татлаа. За ингээд ойлголаа. За энийг ингээд бүтэн нэг цагийн хөдөлгөөн гэж авангуудаа за энэ correction яаж хийгдэж чинь гэдгийг ингээд анзаараад авч явах хэрэгтэй. За тэнгууд импульс явлаа. За correction за correction 50%-аас 61%-аас ч гэсэн ингээд буцдаг юм байна. За тэгээ дараа нь импульс гарч ирд юм байна. Гэтэ нэг жижигхэн correction хийдэг юм байна.
Энэ жижигхэн correction дээр ч гэсэн юу болж ингээл ингээд бүх хөдөлгөөнүүд дээр нь бол ингээд татаад үзэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Окей. Бүх хөдөлгөөнүүд нь ингээд татаад үзэх хэрэгтэй. Бүр жижигрүүл одоо ингээд татахыг хүсэх юм бол бүр ингээд жижигхэн энэ 3 лааны хөдөлгөөн дээр ч гэсэн ингээд татаад үзэхэд энэ лаан дээр та анзаарах юм бол энийг бүр жижиг цагийн те одоо энэ чинь 1 цагаар харуулж байгаа. Энэ 3 лаа ч гэсэн өөрөө одоо жижигрүүлсэн хувилбараа бол нэг 5 минутын импульс гэсэн үг байхгүй юу? 5 минутын импульс. Тэнгүүд ингээд correction болцлоо. Яг 61.8 дээр ирснийхаа дараа чи импульс явуулсан байгааз. За тэнгүүдээ нөгөө нэг A, B, C гэд 3 давлгаатай хөдөлгөөнөөр correction буюу засварынхаа хөдөлгөөнийг амар удаан хийгээд айгу удаан байгаа сте импульс пүнх гэж явцсан. Тэгсэн чинь ингээд correction бол айгу удаанаар явсныхаа дараа чи импульс маань гарч ирээд те. Яг энэ дээр л бидний бол гол ашиг байгаа гэсэн үг. За яг энэ ашигыг л хийдэг болохын тулд хэдүүлээ энэ Fibonacci дээр одоо энэ impulse correction маань яаж ажиллаад байна вэ гэдгийг одоо хэдүүл таньдаг болно л гэсэн үг шүү дээ. Яг 50%-аас нэрээ буцаад байна уу, 61%-аас нь буцаад байна уу те. Ягаад вэ гэдгийг хэдүүлээ маш сайн таньж сурна гэсэн үг. За энэ ташрамж гэсэн одоо ингээд харах юм бол за эндээс харах юм бол энэ жижигхэн уналтын хөдөлгөөн дээр ч гэсэн Fibonacci ингээд татаад үзэх хэрэгтэй те. Ингээд Fibonacci татаад за энэ дээр ч гэсэн ингээд татаж үзээл бүх юм дээр ингээд татаад үзээлэх хэрэгтэй. Хөдөлгөөн болгон дээр нь ингээл татаад үзээлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За энэ дээр ч гэсэн ингээл өсөлтөн дээр ч гэсэн за тэгээд энүүхэн хоорондын ийм жижигхэн хөдөлгөөн дээр ч гэсэн одоо энэ 1 2 3 дааны ийм жижигхэн 5 минутын импульсэн дээр ч гэсэн ингээд татаад үзэнгүүт таад нэг юм ажиглагдана. Юу ажиглагдах вэ гэхээр маркет яг нэг ийм импульс явлаа, correction явлаа, дараачийн импульс нэг энэ цэгүүд дээр ингээд тодорхой ирээд байгаа нугасаа ажиглагдана. Тэнгүүд ингээд маркет бүр амар зэгцтэй болоод ойлгодод эхэлнэ. Окей. За тэгээд бүр 1 цагаараа болъё гэхэд ингээд бүр өдрөөр ч гэсэн ингээд татсан ч гэсэн та хэдэд бүх юмнууд ингээд ойлгомжтой болоод эхэлнэ. За өдрийн одоо импульс хөдөлгөөнийг хэдүүл ингээд ажиглая л да тий. Энд чинь ингээд нэг лаан нэг өдрийн хан шиг зааж байгаа шүү дээ тий. Тэнгүүд ингээд за нэг импульс явлаа. Тэгээд импульс нь өөрөө нэг ийм нэг хөдөлгөөн A, B, C гэдэг энэ 3 хөдөлгөөн явсныхаа дараа 71-ээс эхлээд импульс явлаа, жижигэн correction явлаа, импульс явлаа, жижигэн correction явлаа, импульс явлаа тий. Тэнгүүтэл энэ олон хөдөлгөөнд дунд ч гэсэн таад маань яаж одоо Fibonacci-га татах боломжтой вэ гэхээр ингээл татангууд эн чинь 50 дээр ирээл буцсан байгаа. За ингээд дараа нь одоо эндээс ингээд татаад үзэх хэрэгтэй. Дараа нь ч гэсэн эндээс нь ийшээ ингээд татаад үзэх хэрэгтэй тий. Тэнгүүд энэ ч гэсэн ингээд импульс явлаа, correction явлаа, импульс явж эхэлж гин гэдэг байдлаас таад маань ажиглаад 500 удаа шүү заяа 500 биш ээ 1000 удаа нэг татаад тэгээ татсан зүйлсүүдээ Google Slides гэж байдаг шүү дээ. Google Slides дээр слайд болгоод 506 скриншот хийгээд оруулчаарай. Скриншот хийхдээ Shift цонх S гэ дарангууд шууд амар амархан ингээд скриншот хийнгүүд clipboard дээр чинь орчин. Тэгээд Windows V гэ дарчингууд ийм clipboard дээр ингээд бүх зургнууд чинь ингээд орж ирдэг ийм байдлаар бүх зургуудаа ингээд амар амархан паст хийгээд тэгээд тэр зургуудаа скуулынхаа хэсэгтэр сурсан мэдснээс ойлгосон зүйлсүүд дээр хуваалцаж өгөөрэй. Тэгээд хэсэг дээр нь за би Fibonacci татчих байхдаа ийм зүйлсийг олж мэдлээ гэд оруулаад өгөх юм бол тэр тусмаа танд ингээд постн дээр ч хүмүүс лайк дараа коммент нэмэгдэх тусам таны оноо нэмэгдэнэ. Тэгээд скул дээр эзлэх байр суурь нэмэгдэх тусам магадгүй бидний хувьд бол хамтын ажиллагааны дараагийн саналуудыг бас танд хэлнэ. За дараагийн коучийн илүү урамшуулттай хөтөлбөрүүд энэ төрөөс орж ирж бас болно тийм ээ. За тийм байгаа маш их урамшуулах зүйлсүүдийг би бол бодож төлөвлөсөн байгаа. За тийм тэгээд эндээс ингээ харах юм бол энд ч гэсэн за импульс байлаа тийм энэ нэг уналтын импульс correction 61.8 дээр таг яг ирлээ пак гэл ирлээ доошоо явлаа тийм. За эндээс ч гэсэн ер нь бол бас ингээд ажиллах юм бол за энийг ингээд бүтэн өөрөө нэг юм хөдөлгөөнгөө харахад энд ч гэсэн яг 61.8 дээр ирснийхаа дараагаас одоо таад маань ажиллаж байгаа бох те 61.8 дээр яг ирснийхаа дараагаас дараа чи импульс орж ирлээ. Яг энэ доор баах стоп лоссуудыг ингээд түүчээд буцаа авчиж байгаа байхгүй юу? Ер нь бол маркет дээр бол хөдөлгөөнүүд яах гэж явж байгаа вэ гэхээр liquidity хийх гэж явж байгаа. Liquidity буюу нөгөө томоохон захиалгууд байж байгаа те стоп лоссууд бас байршиж байгаа энэ хэсгүүдийг ирж авчаад буцаад байгаа. Одоо та нөгөө нэг sell хийсэн чинь buy одоо sell хийсэн чинь ханш өсөөд buy хийсэн чинь ханш унаад байна гэдэг тийм асуудлууд одоо тулгарч ирсэн баг. Одоо энийг ингээд тавтаад хийсний дараа танд ерөнхийдөө бол тэр асуудлууд бүр 60-70% буураад эхэлнэ гэсэн үг. За тэгээд энэ дасгалыг маш сайн хийгээрэй.
2 дугаар хэсэг үгээр дуусна.